Зүрх мартахгүй төсөл 4 дахь жилдээ явж байгаа. Махан дуртай мангасууд группийнхан яг 4 жил дараалаад зүрх мартахгүй төслийг дэмжиж оролцож байгаа. Эхний 2 жил нэг хүүхдийн алгааны зардал даасан. Нэгэн бүр ингээд бүр тусдаа үйл ажиллагаа ивент хийгээд зингэлтхийн дэргэд бүр бүтэн группээрээ цуглаад хүмүүсийг өрөөд 2 хүүхдийн зүрхийн хаалгааны зардал босгосон. Махан дуртай мангасууд группийнхаа бүх гишүүдэд зохион байгуулж байгаа 40-50 хүн байгаа. Энэ хүмүүстэй энэ ивент дээр хурж ирээд амттай сайхан шарсан мах хорхог боодог шорлог идэнгээ зүрхэд мартахгүй төслөөр дамжуулаад олон бяцхан хүүхдүүдэд зүрхний хаалгаанд хандив болгож өгч байгаа. Ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. За өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа нийт гишүүд их
ах мангас групп маань одоо бас тодорхой хэмжээний хандив цуглуулад энэ цуглуулсан хандиваараа ерөөсөө хүүхдийн одоо амь насыг аврах зүрх мартахгүй гэдэг төсөлд одоо зарцуулж ирж байсан. За өнгөрсөн жил одоо манай группийн маань цуглараад бас олон сайхан одоо буянтай үйл хийжсэн энэ үйл маань одоо энэ жил бас дахиад одоо энэ стадионы хажууд болж байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд дээр ямар арга хэмжээ олж ийн гэхээр 1000 шорлог хийж байгаа. 1000 шорлогийг одоо худалдаж авсан худалдан авалт энд одоо зарагдж байгаа бүх зүйлүүд ерөөсөө сайн сайхны үйлс буюу одоо Монгол хүүхдийн амь насыг аврах одоо энэ сайхан үйлс зориулагдж байгаа. Тэгээд миний хувьд одоо энд ирсэндээ бас таатай байна. Хадвартай мангасд групп 4 жилийн өмнөөс зүрх мартахгүй төсөл анх эхлэхэд хамтран ажиллаж эхэлсэн. За анх бол өөрсдийн нэрийн зайцсан бодлон гаргахдаа өөрсдөө түүнээс олсон орлогоороо зүрх мартахгүй төслийг ханд өөрөж анхны одоо зүрхтэй болж ирсэн хүүхдийн хаалганы нэг хүүхдийн хаалганы зардал төрж байсан. За ингээд 3 жилийн өмнө бас нэгийг хийгээд за өнгөрсөн жилээс ийм арга хэмжээ ивент хийдэг болсон. За өнгөрсөн жил нэг 25 сая төгрөгийн хандивын одоо нэг өдрийн дотор олсон. Тэгээ түүрийгээр 2 хүүхдийн нээлттэй хаалганы зардлыг бол төлж байсан. За энэ жил бас мөн тэрийг